Өнөөдөр бяцлал хийхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ оройн мэнд дэвшүүлж байна. Одоо бүгдээрээ бяцлаглан эхэлцгээе. Бяцлал эхлэхийн өмнө хамгийн түрүүнд зөв суух хэрэгтэй. Та бүхэн тэмдэглэсэн цэгүүд дээр бэлтгэсэн олбгийг аваад суудлаа эзэлцгээнэ үү. Хамгийн ихэнд завилан суун. Сууж байхдаа нуруу зэх. Ялэмгүй толгоогоо бүхийлгэж нүдэн адин. Баруун гараа зүүн гар дээрээ тавиад гарын эрхий хурууг нийлүүлж өвөр дээрээ тавина. Ингээд тав тухтай зөв суудал эзэлсний дараа амьсгалан ажиглах дасгал хийх юм. Хамрын үзүүр дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Хамаг анхаарлаа зөвхөн амьсгалах мэдрэмжин дээрээ төвлөрүүлж амьсгалаа орж байгаа болоод гарч байгааг сайн ажиглана. Анхаарал төвлөрүүлэх бясалгал дотроо бие дээр төвлөрөх, мэдрэмж дээр төвлөрөх, сэтгэл дээр төвлөрөх, юмс үзэгдэл дээр төвлөрөх гэж дүр байдгийн. Энэ удаагийн бидний хийж байгаа бясалгал бол бие дээр төвлөрөх, тэр дундаасаа амьсгал дээр төвлөрөх дасгал юм аа. Амьсгалаа ажиглахдаа өөр юу ч бодохгүй. Зөвхөн л амьсгалж байгаагаа ажиглана. Гэхдээ амьсгалаа зориудаар удирдна гэсэн үг биш шүү. Амьсгал өөрийн ая зөнгөөрөө хэрхэн явагдаж байгааг л анзаарах хэрэгтэй юм аа. Энэхүү дасгалыг тогтмол хийснээр хамгийн ихний үр дүнд стрессгүй болно. Сэтгэл гутралаас ангижирна. Сэтгэлийн тайтгарал нэмэгдэж, өөртөө итгэх итгэл сайжирна. Ийм их ач тустай юм шүү. Амьсгалаа үргэлжлүүлэн ажиглацгаая.
Бясалгал гэдэг бол зөв зүйтэй сэтгэл, зөв зүйтэй бодол, зөв зүйтэй үйлдэлийг хэвшил, дадал болгох үйлийг хэлнэ. Иймээс анхаарал төвлөрүүлэх дасгалыг тогтмол хийж, сэтгэлийн амгалан болгосны дараа хөгжүүлэх гэж байгаа тэрхүү сайн зан чанар, зөв үйлдэлээ өөртөө хэвшүүлэх бүрэн боломжтой юм аа. Ийхүү бид бүхэн бясалгал хийж, сэтгэлийн өөрийн мөн чанар болох, цэвэр ариун сайхан сэтгэлийн хөгжүүлсэн буйны хүчээр бидний амар амгалан сайн сайхан нэмэгдэж, буян заяа маань тэгшэрнэ. Энэ хорвоо дээрх хамгийн харамгүй сайхан өглөгийг хамтдаа өгцгөөе. Өөрт байгаа аз жаргал сайн сайхан бүхнээсээ энэ хорвоо дээр зовлон эдэлж байгаа хамаг амьтанд өгөөмөр сайхан сэтгэлээр хуваалцах, буян хийцгээж гэн гэж бодоорой. Найз нөхөдгүй байгаа нь найз нөхөдтэй болж, үйтгэр гунигтай нэгэн баяр баясгалантай болж, айдас хүүтэс давтсан нэгэн авран хамгаалагчтай болж, ядуу зүдүү нэгэн баян тансаг болж, хоорондоо дайсагнагч нэгэн ив ийштэй найрамдалтай болж, сэтгэлийн шанал зовлон эдэлж байгаа нэгэн тэр зовлонгийнхоо шалтгаанаас үрд хагацах болтугай. Хамаг амьтан найрамдал, инг тайвнаар оршиж, хизээд үерхэн нөхөрлөж, аз жаргалтай амьдрах болтугай. Дахин хин нэгнийг үзэл бодол, оюун санаагаар нь ялгуурлан гадуурхаж, бие сэтгэлийн зовлон бүү эдлүүлээсэ. Их орон энэ дэлхий минь амар амгалан сайн сайхан байж, алтан гэрэл энэ ертөнцөөр хандсан зүгтэн түгэн дэлгэрч, хамаг орчлон ертөнц үргэлж инхижингийн орон болох болтугай. Энэ бясалгалын үйл ажиллагаанд оролцсон хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, эд баялагтай, оюун саруул болж, юу сонсон 9 цагаан хүсэлтэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Ингээд бясалгалаа өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн та бүхнийхээ буянд даган баясъя. Урт насалж удаан жаргаарай. Гялайла та бүхэндээ.